Үе үеийн хөслөн 32 дугаар бүлэг Зоотын дарга. Христ хүүгэн эдгээсэн сурвалжид хүнд хүмүүс та нар хэрв тэмдэг гайхамшгуудыг үзэхгүй бол юр итгэхгүй гэж айлдав. Месиа мөн болохоо нотлон үзүүл гэсэн ард түмний өнгөц шаардлага Христийг гониглуулва. Тэрбээр юудэчүүдийн үл итгэх байдлыг удаа дараалан гайхаж байв. Гэвч нэгэн Зоотын даргын түүнд хандсан итгэл гайхлыг төрүүлжээ. Зоотын дарга аврагчийн хүч чадалд эргэлзэж асуулт тавьсангүй. Харин ч байтугай биеэрээ айлчлан ирээд гайхамшига үзүүлээч гэж гуйсангүй. Ердөө л та үгүй алдчих тэгэх юм бол миний зарц идэвхрэх болно гэж хэлсэн. Зоотын даргын зарц нь саа өвчин тусаад өглөөд хэвтэж байгаа юмсаж. Ромчуудын хувьд зарц нар бол тэдний боол байв. Тэдэнтэй туйлын хатуу харгас харилцаж зах зээл дээр аваачин арилжиж хөдөлдөг байв. Харин Зоотын дарга боолтойгоо сэтгэл зүрхээрээ холбоотой болсон тул эзэн түүнийг эдгэрүүлэхийг туйлаас их хүсжээ. Есүс түүнийг илааршуулж чадна гэдэгт Зоотын дарга итгэж байв. Тэрбээр аврагчийг урд өмнө огт үзээгүй боловч түүний тухай олны яриа хөөргийг сонсоод итгэжээ. Юудэчүүдийн хэлбэр төдий итгэл бишрлийг мэдэж байсан боловч энэ Ром хүн тэдний шашин шүтлэг түүний шашин шүтлгээс давуу гэдэгт итгэж байв. Тэрбээр эзлэн төрөмгийлүүлэгч гэж ялгаж салгасан үндэсний атгах санаа болон үзэн ядах үзлийн саадыг нэгэнд давжээ. Тэрбээр бурханд шүтэн биширч буй юудэчүүдийн ийдэг зөөлөн хандаж бурханы үйлчлэлч гэсэн хүндэтгэлтэй ханддаг байлаа. Тэрбээр урд өмнө сонсож байсныхаа дагуу өөрийн зүрх сэтгэлийг хэрэгцээд зүйлийг Христийн сургаалаас олов. Ингээд бүхий сүнслэг мэдрэмж нь аврагчийн үгэнд итгэхэд нөлөөлсөн тул Зоотын дарга Есүсөөр тэмүүлв. Гэхдээ тэрээр өөрийгөө Есүстэй шууд харилцах зохистой хүн биш гэж үзээд зарцаа эдгэрүүлж өгөхийг хүссэн хүсэлтэд Юудан ахлагч нарт дамжуулан уламжлуулсан билээ. Ахлагчид энэ агуу багштай танил учраас хүсэлтийг нь биелүүлэхийн тулд түүнд яаж хандхаа мэднэ гэж Зоотын дарга бодсон байна. Ингээд Есүсийг Капернаумд орж ирэхэд ахлагч нар түүнд хандаж Зоотын даргын хүсэлтийг уламжлав. Тэгэхэд тэд ихэд хичээнгүйлэн тэр танаас үнийг гуйх ёстой нэгэн тэр хүн манай үндэстнийг хайрладаг. Бидэнд синагог барьж өгсөн хүн бол тэр юм гэвэ. Есүс энэ хүний гэрлүү яаралтай очихоор явхад хүмүүс түүнийг тойрч бүчээд их л удаан явжээ. Есүсийн ирж яваа мэдээ Зоотын даргад түүнийг очихоос өмнө урдж хүрсэн тул тэрээр өөртөө ч итгэж чадахгүй. Эзэн та өөрийгөө цаашаа бүүчлээ. Учир нь таныг дээвэр дороо оруулах зохистой хүн би бишээ гэж хүнээр хэлүүлжээ. Аврагч үргэлжлүүлэн явсаар байсан ба Зоотын дарга түүн дээр зориглон ирж санаагаа илэрхийлж би өөрийгөө ч тань руу очих зохисгүй хэмээн үзв. Харин та зөвхөн үгээ айлдаж тэгвэл боол маань нэгдэнэ. Учир нь би ч мөн эрх мэдлийн дор байдаг хүн. Миний дор зэргүүд би нэгэнд нь яв гэхэд тэр явж нөгөөнд нь ирэхэд тэр ирдэг. Боолдоо үүнийг хий гэхэд тэр хийдэг. Би Ромын засаг хуулийг төлөлдөг учраас цэргүүд маань намайг хамгийн өндөр эрх дарахтай гэж хүлээн авдаг. Та хэмжээшгүй их бурхныг төлөөж байгаа болохоор бүх бүтээлүүд таны уг тушаалыг дагдаг. Та өвчнийг зайлахыг тушаах үед тэр өвчин танд захирагдах болно. Та тэнгэр элч нарыг дуудах үед тэд өвчнийг илааршуулах хүчийг илгээж чадна. Та миний зарцыг эдгийхээр үгэл хэлчих тэгвэл тэр эдгэрнэ гэж хэлсэн. Есүс үүнийг сонсоод ихэд гайхан өөрийг нь дагаж явсан олон та нарт би хэлье. Ийм агуу итгэлийг би Израильд хүртэл хараагүй шүү гэлээ. Тэгэд Есүс Зоотын даргад хандан замаараа яв чиний итгэсэнчлэн болог гэхэд яг тэр цагт зарц нь эдгэрчээ. Христэд Зоотын даргын хүсэлтийг дамжуулсан Юудан ахлагчид сайн мэдээнээс хэр хөл хөндий байгаагаа харах боломжтой болсон. Тэд Бурхны уушрал өршөөл нэгүслэг аавна гэж итгэхээс өөр хэрэгцээ байхгүй болохыг ойлгохгүй байлаа.
Тэд өөрсдийгөө зөв шударга гэж бодож байсан тул зуутын даргаыг ард түмэнд нь нааштай хандсан учраас л магтан хүндэтгсэн юм. Гэтэл зуутын дарга өөрийнхөө талаар би зохистой хүн биш гэж хэлсэн билээ. Түүний зүрх сэтгэлийг Христийн нэгүслэл ихэд догдлуулав. Тэрээр өөрийн өчүүхэн дорд үн цэнэгүй болохыг мэдэрч байсан боловч аврагчаас тусламж гуйхаас халгасангүй. Зуутын дарга өөрийн сайн сайхан үйлсэд найдсангүй. Тэрээр өөрийгөө агуу хэрэгцээтэй байгаа хүн гэж үзсэн. Тэрээр Христийн жинхэнэ зан чанарыг хүлээн зөвшөөрсөн учраас Христийг итгэж хүлээн зөвшөөрсөн. Зуутын дарга түүнийг жирийн нэг гайхамшиг үйлдэгч гэдэгт нь бус, харин ч хүн төрлөختний нөхөр аврагч гэдэгт нь илүү итгэж байв. Гэм нүгэлтэй хүн бүр Христэд ийм л замаар ирж болдог. Тэр бидний зөвхт байдлын дор хийсэн үйлсээр нь бус, харин өөрийнхөө өршөөлийн дагуу шинтгэлийн угаал ба ариун сүнсний сэргээлтээр аварсан юм. Чи нүгэлтэн учраас Бурханы ивэлийг хүртэх хэрэггүй гэж сатаныг хэлэх үед та Христ нүгэлтнүүдийг аврахаар дэлхий дээр ирсэн юм гэж хариулаарай. Бурханы өмнө биднийг авруулахаар сайшаах ямар ч гавьяа байхгүй. Бид түүлийн арчаагүй нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч аврагдах хүсэлт гуйлтаа одоо болон үрд өргөх юм бол Христийн гэм нүглээс аврах хүч зайлшгүй нөлөөлөх болно. Бид өөрсдийн хүчинд итгэх бүх итгэлээ гээх үедээ Голготын загалмай ууд харж миний гарт төлөх төлөөс юу ч байхгүй. Өөрөө ирэхгүй таны загалмайнаас зууран зогсно гэж өглөх болно. Ирээчүүд хар багасаа Месиягийн юу хийх ёстой талаар сургадаг байв. Эцэг өвгөд болон эсэргүүцэлэгчдийн Бурханаас хүлээн авсан үгс дахлын үйлчлэлээр дамжуулан өгсөн бэлэг тэмдгийг энэ ард түмэн өвлөн авсан байлаа. Гэвч тэд гэрэл гэгээг үл тоомсорсон бөгөөд Есүсээс хүсэн хүлээх зүйлгүй болсон юм. Гэтэл хуурамч шашин шүтлэг дунд төрж өссөн Ромын эзэнт гүрний хуурамч шүтлгийг заалгаж цэргийн албаас өөр юуг ч үл мэдэх зуутын дарга боловсрал тойрон хүрээлж аливаа байдлаасаа болж аливаа сүнслэг зүйлсээс хол хөндий байж еврейчүүдийн сохор шүтлэг эх орон нэгтнүүдийнхээ Израилийн ард түмнийг үзэн ядах үзлээр хүрээлүүлсэн байжээ. Гэтэл ийм хүн Авраамийн хүүхдүүдийн ухаарч чадаагүй нүдэнд сохорсон байсан тэрхүү үннийг олж ухаарсан байна. Өөрийгөө Месия буюу аврагч хэмээн нэрлэж буй хүнийг еврейчүүд өөрсдөө хүлээн авах эсхийг зуутын дарга хүлээн суусангүй. ертөнцид ирсэн хүн бүрийг гэгэрүүлдэг жинхэнэ гэрэл түүн дээр үнний гэрэл гэгээ гийгүүлэхэд тэрбээр үнний гэрлээс аслагдсан байсан хэдий ч Бурхны хүүгийн алдрыг ялган таньж чадсан. Энэ үйл явдал нь Есүсийн хувьд сайн мэдээ харь үндснүүдийн дунд харах шаардлагатайг харуулсан баталгаа болж байв. Бүх ард түмний хүмүүс хаанчлалд нь цугларах ирээдүйн үйл явдлыг тэрээр туйлын баяртайгаар ажиглан харж байв. Өөрийнх нь нэгүслийг үл ойшоосны үр дагавар юудэчүүдэд ирнэ гэдгийг бодохоор түүнд тонч гонхтой байлаа. Та нарт би хэлье, дорноос ийгээд өрнөөс олон хүн ирж Тэнгэрийн хаанчлалд Авраам, Исаак, Яаковтай хамт ширээнд зоно. Харин хаанчлалын хөвгүүд гаднах харанхуйд хаягдж тэндээ уйлж шүдэ авирах болно. Аяа хичнээн олон хүн ийм аймагтай өвхөлд хүрэхгүйс байдалд өөрсдөө бэлдэж байна вэ. Харин шашны харанхуйд буй хүмүүс Бурхны нэгүслийг хүлээн авч байхад Христэд итгэгч газар нутгуудад аж төрж буй олон хүн өөрсдийг нь гийгүүлж буй гэрлийг огоорч үл тоомсорлож байна. Капернаумаас 12 бээрийн зайд Издраллоны гайхамшигт уудам талын дунд хөндөрлөгт орших 80 тосгон руу Есүс явв. Түүнтэй олон дагалдагчид нь хамт явжээ. Бас өөр бусад хүн ч яв. Зам зуур тэдэнтэй нийлсэн хүмүүсийн нэг хэсэг нь хайр илбэрлийн үг сонсох гэсэн нөгөө хэсэг нь өвчтөе хүмүүсээ түүнд үзүүлж эмгэг хуушнаас нь салгах гэсэн зорилготой байв. Тэнд бүгд энэхүү гайхамшигт хүч чадалтай хүн өөрийгөө Израилийн хаан болгоно гэж итгэж байлаа. Түүний араас бөөнөрөө даган хүмүүс уулын тосгон руу хөдөлсөн бараат замаар их л баяр хөөр итгэл бишрэлтэй явлаа.
Тэднийг тосгонд ойртож ирэхэд нэгэн хаалганаас оршуулгын цовоо гарч ирэн шарлын газар руу зуухан хөдлөх аж. Бүгдийн өмнө нээлттэй байгаа замын ихэнд нас барсан хүний цогцыг өргөсөн хүмүүс явж байв. Нас барсан хүний цогцыг тойрон гашуудж би хүмүүсийн уйлалдан хоосон агаарыг дүүргэн сонсогдох авай. Талигачийг хүндэтгэж түүний төрөл төрөсөлтийн уу гашууг хуваалцахаар тосгоныхон бүгдээрээ ирсэн юм шиг санагдаж байв. Үүнийг хараад өр өвдөхгүй байхын аргагүй бэлэвсээ их ганц хүүгээ оршуулж яваа юм санж хөөрхий их газар дээрх ганц төчөг санаж сарвах ганц хүүгээсээ хагцаж оршуулгын газар ойр дуу тавин уйлж унцаар явлаа. Эзэн түүнийг хараад ихэд өрөвдөжээ. Уйлсаар байгаад бүлцэж хаацсан нүдтэй түүн дээр Есүсийг очиход эмэгтэй анзаарах зөхөөгүй байлаа. Есүс түүн дээр очиод өрөвч зөөлөн сэтгэлээр бүү уйл гэжээ. Есүс түүний уу гашууг баяр хөөр болгох гэж байсан боловч түүнийг өрөвдөхгүй байж чадсангүй. Үгсэн хүнд гар хүрлээгээд бузардахгүй тэр нэгэн очиод авсанд гараа хүргэсэн юм. Авс хүргэж явсан хүмүүс зогсож уу гашуу болж уйлж хашгирч буй хүмүүс ч дуугүй болов. Есүсийг дагаж байсан хүмүүс гашуудаг стим бүлэг хүмүүстэй авсыг тойрон зогсоод эцэж найдаж ядан зогсож байлаа. Өвчнөөс ангижруулж чөтгөрүүдийг хөөн зайдуулж нэгэн тэдний өмнө зогсож байлаа. Үхэл хүртэл түүн захирагддаг гэж юу? Тод болон эрх мэдэлтэй дуугаар тэрээр би чамд хэлж байна. Залуу минь бос гэв. Түүний дуу хоолой өгсөн хүний чихэн сонсогдов. Залуу нүдээ нээлээ. Есүс гараас нь атгаж татаж өндөлөхэд залууд иргэдээ уйл зогсон эмэгтэй рүү ширтэв. Ээж хөх хоёрч тэрвэрлдэж баяр хөөртэйгээр маш удаан тэрвэрлдэн зогслоо. Хүмүүс тэр хоёрыг харж мэл гайхаж цэл хөхрөв. Тэд бүгдээрээ айдас давтав. Хүмүүс ихэр гайхаж ганц ч үг дуугаралгүй, дуугарч чадахгүй. Бурхны өмнө хүрэлцэн ирсэн мэт сэтгэлтэй болов. Тэгснээ тэд Бурхныг алдаршуулж эхлэн бидний дунд агуу иш үзүүлэгч гарч ирлээ. Мөн Бурхан өөрөө ард түмэн дээр ирлээ гэцгээв. Оршуулгын цуваа эргэж Няан руу баярын цуваа болон буцаж яв. Түүний тухай энэхүү зар бүх Юудэд даяар болоод хавийн бүх нутгаар тархлаа. Няаны хаалганы ойролцоо зөвхөн уйлж буй эхийн хажуу зогсож байсан нэгэн авсны дэргэд зогсон уйлж буй хүн бүрийг өрөвдөн зогсож байдаг. Тэрээр бидний зовлон гунигийг хараад биднийг өрөвдөн хайрладаг. Түүний хайрлаж өрөвдсөн сэтгэл нь хизээч өөрчлөгдөшгүй. Хайр хэлбэрлэр дүүрэн байдаг. Үгсдийг амьдруулсан Есүсийн үг одоо ч гэсэн Няаны залууд үйлчилсэн шигээ тийм л их хүч нөлөөтэй байсаар байгаа. Есүс тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгсөн гэж хэлдэг. Энэ хүч нь урсан өнгөрөх цаг хугацаанд эрчин саардаггүй. Мөн өгөөмөр нэгүслээ зайд асархи хүртээсээр хорогдож хомсдоггүй. Өөрт нь итгэсэн хүнд тэрээр одоо ч гэсэн урдын адил амьд аврагч хэвээр байна. Есүс хүүг нь амьдруулж ихэд нь өгөхдөө эхийн зовлон гунийг баяр хөөр болгов. Гэсэн хэдий ч энэ залуу дэлхийн амьдралын уу гашуй хүнд хүчрэх хөдөлмөр аюул ослыг туулж дараа нь үхлийн хэрэгцээлд орон дахин нас урах болно. Гэхдээ Есүс үхсдийнхээ хойноос гашуудж байгаа хүмүүсийг хязгааргүй найдварын итгэл төгс өгөр тайвшруулдаг. Тэрээр би үхсэн байсан харагтун би үе үед амьд байна. Надад үхэл ба үхсдийн орны түлхүүр бий. Тинхүү хүүхдүүд нь цус ба махан биений тасархай болов. Дуунчлан тэр өөрөө бас тасархай болсон. Ингэснээр тэр үхлийн хүч буюу бүгж өтгөрийг үхлээрээ устгаж бүх насаараа үхлийн айдсаар боочлогдож байсан тэдгэр хүмүүсийг чөлөөлөх юм аа. Бурхны хүү үхсдийг дахин амьдруулахаар дуудах үед сатан үхсдийг савартаа тогтоон барьсаар байх чадлагүй юм аа. Христийн хүчрхэг үгэнд итгэсэн нэг ч хүнийг сатан сүнслэг үхмэл байдал тогтоон барьж үлч чаднаа. Гэм нүгэл давтагдан үгэж би бүх хүнд Бурхан нойрсогчоо сэр үхсдээс бос гэж хэлдэг. Энэ үг бол мөнхийн амьдрал юм аа. Анхны хүнд ам өгөхөр тушаасан Бурхны үг бидэнд амьдрал бэлгэсээр байдаг. Би чамд хэлж байна. Залуу минь бос гэж Иесусыг хэлэхэд Наяаны залуу ам орсон шиг Бурхны үгийг хүлээж авдаг хүн бүрт нойрсогчоо сэр үхсдээс бос гэсэн Христийн үг ам амьдралыг өгдөг. Бурхан харанхуй эрхчлээс биднийг чөлөөлж өөрийнхөө хайрт хүүгийн хаанчлалд оруулсан. Хэрвээ бид энэ үгийг хүлээж авбал бид үхлээс аврагдах болно.
мөн хөгсдөөс Иесусыг амьлуулсан нэгний сүнс та нарын дотор оршихуус Христ Иесусыг хөгсдөөс амьлуулан тэр та нарын дотор оршдог. Өөрийн сүнсээр дамжуулан үхлийн биед чинь амь өгнө. Учир нь эзэн өөрөө тушаалын үхтэй тэргүүн тэнгэр элчийн дуу ба Бурхны бүрэн дуунаар тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христийн дотор хөгсдөд эхлээд амьлах болно. Дараа нь амьд хийгээд үлдсэн бид тэдэнтэй хамт агаар мандал эзэнтэй уулзахаар үүлэн дотор өргөгдөж тийхүү эзэнтэй өргөж хамт байх болно. Христ биднийг эдгээр үгсээр дамжуулан бие биенээ тайлхруулахыг уриалдаг.